чи одоо цэцэн төгнөлтийг бас хүлээж авах юм уу хүлээж авахгүй та бид нар бас нэлээд нюанстай хандах хэрэгтэй гэж ойлгож байна. Юу вэ гэхээр төрийн ажилд тасралтгүй байх хэрэгтэй. Үндсэн хууль нь ч гэсэн тэгж заасан байна. Төр гэдэг чинь юу юм бэ? Энэ улсын их хурл гэж бодоод байгаа шүү дээ. Улсын их хурл маань улсын их хурлын гишүүдээс бүрднэ. Төр нь яаж ажиллаж байгаагаа эцэс ард түмэн сонгосон байгаа. Сонгогч нарыг очиж тайлангаа тавьж тэдний захиад даалгаврыг авч тасралтгүй үргэлжлэх ёстой амийг ямар нэгэн байдлаар ингэж саад өчгөж болохгүй. Тавьж байгаа энэ юмнуудаа бол нэлээд ойлгомжтой болох гэн зүйтэй л дээ. Тэрнээс одоо битаан тарах гэдэг юм ерөөсөө байхгүй. Тэг. Хэрэгтэй юм бас өгч чаддгүй тааж чаддгүй л байхгүй да. Ард түмэнд хэрэгтэй. Ийм нь өгч чаддаггүй. Ийм л байдаг шүү дээ. Тэг. Тэрнээс одоо битаан тараах гэдэг юм ерөөсөө тэнд байхгүй. Тэрнээс одоо хийж байгаа ажлаа зөв зүйтэй зүйлийн иргэдээсээ захиас авч энэ улс орны ажлыг тасралтгүй явуулж буруу явж байгаа юмыг засалруулах хэрэгтэй. За эцсийн хэсэгт одоо ард түмний сонголт өгчөөд байхад хийчээд байхад тэр ард түмнийхээ яг хүсэл зоригоор энэ одоо улс орны үйл ажиллагаа явахгүй байгаамаа. Сөрөг хүчин гэж байхгүй болцсон. Сөрөг хүчин гэдэг чинь алдаа дутагдлын засдаг л байхгүй да. Ийм байгаа учраас үндсэн хууль айгуул ийм нүгэлт гаргаад байж магадгүй. Тэр арчилтаа улс орон сая бид нар харлаа шүү дээ. Тэр 50 оноос хойш явж байгаа энэ Солонгос улс. Тэр парламентын гишүүд нь парламент дээр орж ирж шийдвэр гаргах гээд хахад тэр хүчний байгууллага ард түмнийхээ нөгөө талд гарцсан тэднийг оруулахгүй гээд байж хахад гашаагаа давж орж ирж байгаа шийдвэрээ гаргаж шүү дээ. Ингээд Солонгос орныг бас тэр арчилсан гэдгээр нь авч үлдэж чадлаа шүү дээ. Тийм улс орон тийм юм бий болж үүсэж байхад манайх ямар эмзэг байгаа вүлээ. Ямар байгаа вүлээ. Ийм юм ин одоо бас үндсэн хуулийн зэчгэлсэн. Энийг ойлгож бодож бас энэ шийдвэрүүдээ гаргах ёстой. Бид нар ч гэсэн бас энд нь ойлгож энийг бас олон түмэндээ тайлбар таниулж хуулиа бас тасралтгүй сайжруулж засаж явах зүйтэй гэсэн бодолтой байгаа шүү. Хүлээж авахгүй байсан дээр хаа энэ удаа бол.